Сүсэг бишрэл нь гэгэрэл түргэх сүх тэрэг унаах үлэг мөн. Сүхэтэй хүн үүнийг л таньж сүсгийн хүлэглэн дээшэн дэвжин. Бид буддист. Энэ өдрийн мэндийг хүргэе эрхэм сонсогчдоо. Жавзан нам өтгтөвөн дэрэгдэх зохистой аялгаа 89.7 радиогийн бид буддист нэвтрүүлэг сонсогчид та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочны хойморд Жавзан нам өтгтөвийн оройн дэд ангийн анхны төгсөгч, соёл судлаач Төгс амгалан хүрэлцэн ирсэн байна. Нийт сонсогчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд ч ихсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч ихсэн намайг урьсанд баярлалаа. За, одоо хүн болгонд эхлэл гэж байдаг. Тэгвэл магадгүй учрал ерөөл гэж байдаг бол та Жавзан нам өтгтөвийн оройн дэд курсыг зорин ирсэн, бурхны шишнийг судлах болсон шалхаа нөхцөл ерөөл нь юу байсан бэ? Энэс хоёул өнөөдрийн ярилцлага эхэлье. Маш сайхан асуулт байна. Хамгийн анх Жавзан нам өтгтөвийг одоо зорих болсон шалтгаан гэх юм бол их урт удаан хугацааны туршид бодож төлөвлөж исэн, хүсэж мөрөөдөж исэн зүйл мөн байсан. Ер нь хүүхэд байхаасаа ер нь мэдээ орсон цагаасаа би лам болох юмсан, ховрог болох юмсан гэж бодогддог байсан. Тэгээд ингээд эмэгтэй ч гэсэн лам ховрог хүнийг харахаар их баярлдаг. Ховрог хүний тэр сайхан анарын улаан өнгөтэй өмсгөл, тэр алтан шарунгийн ингээд дээл хувцыг харахаараа маш их надад тийм баяр ёслол төрдөг. Цаанаасаа дотроосоо ингээд нэг тийм баяр ёслол төрөл, тэмүүлэл төрөл, тийм сайхан сэтгэл төрдөг байсан. Тэгээд тэр утгаараа хүүхэд байхаасаа л ер нь лам ховрог болох юмсан гэдэг хүсэл мөрөөдөл одоо хүртэл миний сэтгэл зүрхэн дотор явж л байсан. Тэгээд бага багтаа болохоор эмээ өдрөө өссөн. Эмээ дээрээ өссөний одоо нэг том давуу тал нь бол би бурхны шиндээ их ойрхон өссөн. Хүүхэд байхаасаа л ер нь үлгэрийн далай, тэгээ ертөнцийн зүй тогтол, өвөл нисванас, зовлон жаргал, урд төрөл, хойд төрөл гэх мэтчлэнгээр буян нүгэл гэдэг ялгааг одоо эмээ маань үлгэрийн далай, бурхны шашны тэр сонин гайхамшигтай тэр хүүхдүүдээр надад ойлгуулад суулгаад өгсөн. Тэгээ амьдралын талаар ингээд маш их бодох дуртай, амьдралын бүхий л орон зайг ингээд судлах дуртай, ийм сониучхан, ийм хүсэл мөрөөдөлтэй охин байсан. Агасаа өөрөө их буддын шашинд их сонирхолтой байсан. Тэгээ тэр утгаараас бурхны шашны номуудыг зүгээр нэг сонирхогч төдий биш те гүн гүнзгий судлах юмсан, дотор утга санааг нь ойлгох юмсан гэсэн нэг юм хүсэл эрмэлзэл ер нь надад их эртнээс явдаг байсан л да. Гэхдээ энэ мөрөөдөл маань миний хувьд ингээ биелэшгүй юм шиг тэгээ энэ насанд минь ингээ бүтэшгүй юм шиг л байдаг байсан. Тэгээ хамгийн адтай нь би ингээ Жавзан нам өтгтөвд суралцсанаар энэ мөрөөдөл маань биелсэн. Тэгээд хаан суралцгаа бол сайн тэ олж чадахгүй бас нэлээд олон газруудыг судалж үзчихсэн. Тэгээ Жавзан нам өтгтөвийнхаа сургалтыг би хамгийн анх одоо Facebook-ээс зар олж харж исэн. Буддын ухааны 2 жилийн сургалт байна. Энэ сургалтаараа ингээд төвд хэлээр тийм унших бичээг заана. Бодмөрийн зэрэг номыг хөтлөн тэ чойрын ном орно. Гэмчлэн тэ энэ зарыг хараад ингээд энгийн хүмүүс төрөлсөн юм сайхан сургалт байгаа юм байна гэж мэдэж аваад тэр зарыг ер нь олж мэдсэн даруйдаал Жавзан нам өтгтөвд хурж ирээд бүртгүүлж исэн. Одоо манай сонсогчдоо бас энэ оройн ангийн тухай сонирхож байж болно. Сонсохыг хүссэн, ирж хайж байгаа хүмүүс зориулаа та. Оройн ангийнхаа хичээлийн тухай манай сонсогчдод та мэдээлэл өгөөч. Яг миний хувьд гэх юм бол би өмнө нь тийм ээ ингээ 2 3 сургууль төгсчихсөн. Бас нилээдгүй ингээд суралцсан байсан. Гэхдээ ягаад ч юм ингээд миний дотор ингээд нэг л орон зай ингээд нэг хоосоо оргоод тэ нэг л юм эрэл хайгуул үргэлжлсэн хэвээрээ байгаад байсан. Ялангуяа одоо үнэхээр ингээд нөө бүх насаараа хайсан эрднэ үнэхээр олсон гэдэг шиг үнэхээр бүх насаараа яг тэр хайж исэн тэр орон зайг үнэхээр Жавзан нам өтгтөвийн сургалт бол үнэхээр нөхөж чадсан гэж хэлмээр байна. Та ялангуяа одоо Жавзан нам өтгтөв ингээ 3 багшийн маань төвд хэлийг анхлан заана. Төвд хэлээ үзээд ирэнгүүт бод мөрийн зэрэг бурхан багшийн намтрыг хөтлөн санид чойрын ном буюу одоо ном хаялцах мэтгэл зуухаан суралцсан гээд хүүхдээ хасаа ном сурахыг том болохоор лам болох юмсан гэж их мөрөөддөг тийм охин байлаа. Гэхдээ яг тэр мөрөөдөл маань ингээд шууд бэлчээгөө бүтчээгөө би ч ингээ эмэгтэй хүн лам хуурах болж болохгүй. Дээрэс нь одоо гэр бүлийнхаа зөвлснөөр өөр олон мэрэгжил сонгож эзэмшсэн. Гэхдээ энэ бүх хугацаанд л надад энэ бурхны номыг судлах юмсан, төвд хэл сурах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байгаа л эсэн. Тэгэд энэ маань хизээч ингээ арилаагүй, алга болоогүй. Харин ч улам ингээд бүрий улам илүү тэмүүлж исэн. Ингээд явсарыг Жавзан нам төвд ороод яг миний энэ эрэл хайгуул хэрэгцээг бол үнэхээр хангаж чадсан гэж хэлмээр байна. Хамгийн эхэндээ бол би бүр үнэхээр юм мундаг одоо төгс сүсэг бишрэлтэй хүн бол байгаагүй. Тэгэд номоо үзэх тусам одоо тэр номынхоо утгыг ойлгох тусам тийм ээ ном гүнзгийрэх тусам надад маш их тийм ихтгэл үнэмшил төрсөн. Маш их тийм одоо сүсэг бишрэл да ялангуяа ажиглан шинжилж эргэцүүлж олсон. Учир шалтгааны үүднээс дахин сайтар бодож тооцоосон тийм мундаг тийм сайхан тунгалаг сүжиг төрж эхэлсэн. Тэгээ
Тэгээ номондоо илүү их уламжлал илүү дуртай болсон. Багш нарынхаа хичээлийг ингээд сонсох болгонд л надад тэртээ 2500 жилийн өмнө яг бурхан багшийн дэргэд татсан юм шиг. Тэгээ бурхан багшаас ном ингээд сонсож байгаа юм шиг. Аль эсвэл ингээд би нэг налаан нарын хэдийн аль нэг бандтай болчихсон ном сонсож байгаа юм шиг. Тэгээ ном хөтлөж байгаа юм шиг. Нэг л тийм нэг сайхан юр бусын гайхамшигтай нэг гоё мэдрэмж төрдөг байсан. Одоо ч гэсэн багш нараараа номоо хөтлөсөр хэвээр байгаа. Тэгээ багш нарынхаа номыг улам ингээд сонсоод ном маань ингээд гүнзгийрэх тусмал улам л би өөрийгөө энэ жавцан дан ботогтууд би ямар их аз завшаанаар ямар их буян өрөөлөөр би хурж ирсэн юм бэ. Өнөөдөр ингээд хэдий тэмээ би олон мэргэжил эзэмсэн нийгэмд тодорхой ажил байр суурьтай ч гэсэн тэмээ яг миний жавцан дан ботогтууд сурсан одоо мэдлэгийг надаас авчихвал би ингээд ер нь хийсэн билээ гэсэн заримдаа бодогддог. Одоо миний ингээд бодол сэтгэл миний энэ сэтгэлийн цаашдын энэ хөгжлийг тодорхойлж байгаа зүйл бол ерөөсөө л энэ жавцан дан ботогтуудын сургалтаас олж авсан мэдлэг л байгаа. Жавсан дамтагт оройн дэд курсэд ордог хичээлүүдээс та сая дүрлээ. Тэгэхээр энэ хичээлийнхаа тухай арай дэлгэрэнгүй хичээлүүдээр бас болж исэн багш нараасаа сонсон сургаал гоё сайхан зүйлсийг бас эргэн санаад хоёлаа таны тэр хичээл дээр байсан цаг мөч дээр нэг эргэн очийг бол та алиг дурдах вэ? Алиг дурсах вэ? Жавсан дан ботогтод орох бас нэг шалтгаан гэмэл би яг Жодлуучин гэдэг номыг уншиж судлах юмсан, тэг уншдаг болох юмсан гэж мөрөөддөг байсан. Эмэгтэй хүн уншиж болно, ялангуяа тэгээд одоо төв тэлтэй бол уншиж болно гэдгийг сонсоод хамгийн гол нь би төв тэл сурах гэж Жавсан дан ботогтод орж исэн. Тэгтээ ингээд төв тэл сурах гэж ороод дараа нь яасан бэ гэхээр төв төлөө сурчаал би ингээд шууд лүжин уншаал явна гэл ийм бодолтой байсан бол би ингээд номын сураад эхэлсэн чинь надад тэг би чинь ингээд өөрийгөө аваа ингээд бурхны шишинтэй аваа бурхны ингээд шашны талаар ингээд мэдлэгтэй гэж боддог байсан бол Жавсан дан ботогтод ороод анхны хичээлээс би үнэхээр юу ч мэдэхгүй юм бэ. Би үнэхээр юу ч мэдэхгүй юм бэ. Үнэхээр би мэднэ гэж бодож исэн зүйл маань ч гэсэн бас алдаатай байгаа юм байна. Тэгээ маш их ингээд буруу үзэл бас байгаа юм байна гэдгийг олж ухаарсан. Тэгэд хичээл ингээд орох тусам, шат ахих тусам, ном гүнзгийрэх тусам өөрийнхөө тэр алдаатай буруу байсан бодлуудаа олж ухаарч байгаа юм. Дээрээс нь тийм ээ тэр одоо тарны ёсны тэр нууц номд шууд одоо орох арай болоогүй. Тэг наананд би өөрийгөө бэлтгэх ёстой, суурай сайн тавих ёстой гэдгийг ойлгож байгаа юм. Ингэх тусам нөгөө их дэврэн байсан хүсэл мань дарагдсан. Өөрийнхөө яг хэмжээнд очиж байгаа байхгүй. Би яг аль хэмжээнд байна вэ гэдэг дээрээ ер нь бол ингээ хүн ер нь судлаад авах тусам сурах тусам л хүний ер нь мэдлэгийн хүрээ одоо тэлэх тусам мэдгүй хүрээ тэлдэг гэж надад мэдгүй юм ямар их байна вэ? Сурах юм ямар их байгаа юм бэ гэдэг сэтгэл төрөөтэй номондоо илүү шамтдаг байсан. Мөн түнчлээ одоо ийм гайхалтай сайхан номыг сонсоод ирэхлээр хүнд өөрийн ирэхгүй тийм сүсэг бишрэл төрдөг юм билэ. Ялангуяа ном зааж байгаа номын багштай их сүсэг бишрэл төрсөн. Яг л одоо тэртээ 2500 жилийн өмнөх бурхан багшийн үед заларч очиод бурхан багшийн дэргэд бурхан багшаас та ном сонсож байгаа юм шиг надад тийм гайхалтай сайхан сэтгэл төрдөг байсан. Юр бусын одоо үлгэр домгийн чиг гэх юм уу те одоо нэг ариун гэгээн за тэгээд нэг юм зөв зам үнний замд орсон гэсэн тийм нэг итгэл үнэмшил төрж эхэлсэн. Тэгээд номоо алдалгүй ингээд сонсоод ном гүнзгийрэх тусам номыг одоо би тэмээд нэг өнгөц талаас нь ч юм уу харчаад би өөрийгөө мэддэг гэж боддог байсан маань энэ бодол маань арилсан. Би тэмээ номыг дөнгөжл сурч эхэлж байгаа юм. Надад судлах зүйл үнэхээр их байгаа юм байна. Гэхдээ энэ бол энэ амьдралын насанд судлаад бас дуусахгүй юм байна гэсэн бодол төрхөслөөтэйгээр тэмээ би хичээвэл бас энэ бүхнийг судалж сурч чадах юм байна. Энэ олон гайхамшигтай багш нартай учирсны ачаар тэмээ энэ гайхамшигтай номыг ч гэсэн би судалж чадах юм гэсэн ийм итгэл үнэмшил төрсөн. Тэгэхээр энэ мэрэгжлийнхаа тухай онцлогийг дурдж болох уу? Миний хувьд юм бол олон мэрэгжил эзэмшсэн л дээ. Эднэрийн маань аль нь ч бурхны жишинтэй холбогдолтой байгаагүй. Одоо хятадны багш орчуулагчаар бол би бакалавр хамгаалсан. Үүний дараа би англи хэл дээр бизнесийн удирдлагаар магистр хамгаалж исэн. Үүний дараагаар одоо ажил хийгээд явж байхдаа одоо үнэхээр ингээ өөрийнхөө хүсч боддог тэр зүйлээ сурах юмсан гэж удаад Жавсан дан ботогтод орсон байсан. Яг өөртөө тавьдаг нэг шаардлага маань гэх юм бол өөрийгөө байнга шахдаг. Одоо надад нэг юм төлөвшөл байдаг л та. Соёл урлагийн их сургуульд одоо соёл судлалын ангид сурах болсон шалтгаан маань гэхээр Жавсан дан ботогтод би нэгэнтээ бурхны шинийг судалж байгаа. Би энэ номоо бас улам илүү гүнзгийрүүлээд өөрөө бас би дааж тийм эрэл хайвал хийж үүгээрээ бас эрдмийн зэрэг хамгаалъя гэж бодсон. Буддын ухааны бясалгын соёл сэдвэр доктор хамгаалсан байна. Сэтгэлийн хөгжлийн дээд хэлбэр бол гэгэрэл. Тэр гэгэрэл бол бясалгалаар хүрдэм юм. Тэгвэл тэр бясалгал гэдэг чинь одоо бусад бясалгалуудаас юугаараа өөр онцгой юм те. Бурхны шишний бясалгал яагаад бусад бясалгалаас өөр болоод хүнийг яг ингээд төгс гэгэрэлд хүргэж чадчихаа. Тэгвэл бусад одоо юу гэдэг өөр урсгалын бясалгалууд ч юм уу тийм ээ. Энэ дэлхий дээр бол олон төрлийн бясалгал. Тэр олон бясалгалууд явсаар агаад нэг газараа тулаад тийм ээ цаашаа явах гарцгүй болоод байдаг бол буддын ухаан дээр суурилсан ажиглан шинжлэх те төвлөрөх энэ бясалгал ямар байдлаар хүнийг гэгэрэлд хүргэж ойртуулад байгаа юм бэ гэдэг байдлыг илүү төлхөө судлахыг хичээсэн. Тэгэд үүнийг би хамгийн гол нь өөрийнхөө гарын авлага болохыг хүссэн учраас энэ сэдвийг судалж энэ сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Та маш энгийнээр бясалгал гэд энийг хэлнэ гэд бясалгалыг юу гэж тодорхойлох вэ? Тодорхойлт гэж байдгүй бясалгалд. Тодорхойлт гэж байлгүй яг маш олон тодорхойлт байгаа. Энэ дундаас би одоо хамгийн сонгодог нэгэн тодорхойлтыг дурдъя л да. Бод мөрийн зэрэгтдээ богд цанхаа хоёр одоо бясалгалыг юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр сэтгэлийг буйны зоригдол дээр дахин тушаах гэж
тодорхойлсон байдаг. Тэгээ нэгсэндээ өөрийнхөө сэтгэлийг зоригдсон тэр зоригдлын одоо тэр орон дээрээ нэгсэндээ тэр буйны орон дээрээ дахин тушаана. Ингээд дадуулаад тахлаар одоо юу гэдэг тооноос чанарт гэх юм уу тийм ээ. Дахин дадуусны тэр үр дүнд тэр сэтгэл нь өөрөө ая зөндөө тэр бурхны буйны зоригдол дээр байнга тогтдог болох нь шүү дээ. Ерөөсөө бурхны шашны одоо бясалгал гэдэг бол ямар нэгэн ил шид ч юм уу тийм ээ. Ид шид ч юм уу ямар нэгэн тийм юр бусын гайхамшигтай зүйл болоод байгаа ш. Энэ бол ерөөсөө уйггүй дадуулгын үр дүн байдаг. Ялангуяа бидний сэтгэл гэдэг яаж бидний ингээд эрхэнд ордгоо бидний ингээд захиргааталтанд ордгоо илээ. Тэгэхээр тэр сэтгэлийг эрхэндээ оруулна, эрхэндээ хураана гэдэг бол уйггүй хөдөлмөр, тасралтгүй хичээл зүтгэл түүний үр дүнд л одоо бүтдэг юм байлээ. Бясалгалын тодорхойлолтоос ойлгоход нэг зүйлийг дахин дадуулах. Зөв сайхан зүйлийг дадуулаад байх юм бол хүн өөрчлөлтийг бас бий болгож болох юм байна. Тэр нь бас бясалгалын нэг хэлбэр мөн гэж ойлгох уу? Тэгэлгүй яг альва нэгэн зүйл дээр дахин төлрөөл сэтгэлээ тушаагаад тахаар тухайн тэр буйны одоо тэр зориглын оронтойгоо сэтгэлээ мөн чанар нэгтэй болгож чинь гэсэн. Нэгсэнд одоо ном сэтгэл хоёрыг нийлүүлж байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр таны хувьд бол Жавзан Дамт гэдэг оройн дэд анги оюутан суралцад төгссөн оюутан хүний хувьд энгийн хүн, ээж хүн. Тэгэхээр таны хувьд энэ номыг өөртөө амьдралдаа ер нь хэрхэн дадуулдаг вэ? Нэг өдрийн буйны найруулга ер нь хэрхэн хийд юм болоо? Тэгэлгүй яг маш сайхан асуулт байна. Миний хувьд болохоор би 8 сартаагаас 8 нас хүртэл эмээ өвдөр өссөн. Тэгэд энэ хугацаанд бол тийм ээ эмээ минь намайг буйны номонд маш их юм дадуулгатай болгож ийм төлөвшлийг суулгасан л та. Тэг өдөр алгаан эмээ маань ингээ гандан орж тэг хүрд эргүүлж гороо хийн таралцсан хүүхэд болгонд чихэр өгнө сүм хийдэд хандив өргөн тэг багш дэцийн номонд намайг дагуулж явж суулгана. Ер нь бол би байгаахтаа бол очир дарын дугны хашаанд тоглож өссөн. Тэгэд эмээ маань бол намайг бүрхт хүүхэд ахаас л тэг өглөө алгаан ингээ 4 юм уу 5 цагт босдог. Бурхан шүтэнийхээ тоосыг арчаад цай сүнийхээ дээжийг өргөн зул бурхандаа өргөөд аврал итгэлээ одуулаад 108 мөргөл хийгээд хамгийн сүлд нь ингээд яг нуруугаа цэв суугаад амьсгалын тасгал хийн тасгал хийгээд бясалгаа суудаг байсан. Тэр үеэсээ тэг жоохон бахасаа л ер нь эмээтэйгээ хамт ингээд уралдаж босоод өглөөдөө сунж бүргэх юм дуртай болсон. Эмээгээ даган дуурайсаар ингээд мөргөж сурсан. Тэг эмээ маань болохоор бид нарт ингээд одоо юу гэдэг өдөртөө болохоор ингээд үлгэрийн далаа ярьж өгөн тэ сундуунжуудын хураангуй тарныг чийжлүүлнэ. Дүншийн 35 бурхны тарныг ингээд чийжлүүлнэ. Ер нь бол өдөр болгоо ингээд махаа ол итгэс үн эмээ маань бид нарт ингээд аршаан өгдөг, өрөл өгдөг, арц үжээр хариулдаг. Тэг өөрөө болохоор ингээд цагаанлынхаа жадамт таравчим дор зодог тэргүүтээ содруудыг нямбаа гихчин хуулцуудаг ийм хүн байсан. Тэг эмээ маань бол 9 хүүхэд төрүүлж өсгсөн. Түүнийхээ зэрэгцээ тийм ээ өндөр хариуцлагатай ажил хийдэг байсан ч гэсэн тийм ээ үнэхээр их завгүй амьдралтай байсан ч гэсэн нэг удаа ч итгэл үзмжлээ алдаагүй өдөр бүхэн таслалгүй мөргөл бясалгалаа хийдэг. Нэг өдөрч хойш сууж залхуураагүй дүүцэн өдрүүдээр алгасгүй мацаг барьдаг, цагаан хоол иддэг. Нэг гартаа эрхээ эргүүлээ тарнаа толоод нөгөө гараараа хоол хийж гэр орныхаа ажлуудыг түргэн шалангааг нямбаа гихчин амжуулдаг. Унтаж байхдаа ч нойрноос эрэхтэй ч майна унссан тарнаа тоолсон хэвээрсэрдэг. Эмээ маань бол надад үнэхээр ингээд сайн буйны одоо сэтэл ном унших дадал сайн үлийн авьяасыг үнэхээр сайн суулгаж өгсөн гэж боддог. Харин би бол одоо яаж чигээд эмээхээ бол талын талж хүрэхгүй байгаа. Тэг эмээгийнхээ амьдралын ингээд жирийн нэг өдрийнх нь ном буйны үлийг нь одоо сайхан үгсээр магтахыг одоо хичээлээч жинхэнэ мөн чанарт нь бол хүрч өгүүлж чадхааргүй тийм их буйнд зорьсон хичээнгүү дадалтай хүн. Тэгээд дээдийн номыг ер нь бол сонсох, сонирхон судлахыг хүслийг эмээ маань надад хамгийн анх төрүүлж өгсөн. Ийм сайхан үлгэр дуурайлсан эмээгийнхээ ачхан болж төрсөндөө би маш их баярлдаг. Одоо би өөрийнхөө хүүт ч гэсэн яг л эмээ шигээ үлгэр жишээ тийм сайн ээж байхсан гэж хичээж яваа. Үнэхээр гайхалтай. Эмээгийнхаа тухай эргээд дурсахад одоо амьдрал ахуй тэр чигтээ буйны зоригтолтой байна. Одоо та өөрөө бурхан шний онлын мэдлэгийг судалж байна. Тэгвэл одоо та мөрөгдөг гэж юм, уншлах ном уншдаг гэж ярьж байна. Тэгэхээр бурханы шашинд ерөндөг гэж ярьдаг тий. Тэгэхээр одоо энэ мөрөглөлт нь одоо юуны ерөндөг байдیں۔ Уншлах ном гэхээр юуны ерөндөг байдیں۔ Та энэ талаар манай сонсогчдод мэдээлэл өгч болох уу? Энэ дээр нэг зүйл сонирхуулаад хэлэхэд яг ерөндөг гэдэг яг эглийн үзэгдлийг одоо юу гэдэг номын мөрд дээдийн номонд ч юм уу тийм ээ ариун үзэгдэлт одоо хоригж байгаа. Одоо ингээд бидний одоо эгэл хүмүүсийн хувьд одоо жирийн ингээд тийм ээ ундны одоо цэвэр ус тийм ээ тэнгэрүүдийн хувьд болохоор ариун аршаан болж харагддаг гэж байна. Тэгтэл бэрдийн амьтдад болохоор тэр ингээд ус болохоор нус цэр дүрсэн тийм ээ бохир ус болж харагдаж байна. Тэг яагаад одоо хүмүүст биднэрт болохоор тэр бол зүгээр ингээд ус байна тийм ээ. Тэгэд яагаад ингээд тэнгэрүүдэд болохоор аршаан хүмүүст болохоор зүгээр ус бэрдийнх нь болохоор юм бохир ялгацс болж хувраад байна гэхээр эднэрийн одоо нөгөө үүлийнх нь үүлээс шалтгаалаад ингэж харагдаж байна гэдэг юм л та. Тэгэхээр бидний ингээд одоо өдөр тутмынхаа амьдрал ч гэсэн хэдий ингээд жирийн амьдрал боловч тийм ээ одоо бурхны номонд энийг ингээд хувиргах тийм увцуд уран аргууд байдаг л та. Одоо юу гэдгийг өглөө дорноос босоод алхаж байхдаа тийм ээ сүмхэд гороолж гинэ гэж бодож болно. Зүгээр ингээд хөрөгч рүүгээ яваад альсвал 0 ороод явж байхдаа ч гэсэн алхан болгоно би бурхны ариун сүмэдийг гороолж гинэ гэж бодох юм бол асар их буян хураадаг гэж байна. Ерөөсө буйныг ингээд сэтгэлээрээ хураад сэтгэлээрээ бүтээн гэдэг ааш тийм. Тэгэнгүүт одоо юу гэдэг өдөр ингээд хоолоо идэж байхдаа тэр хоолыг ингээд умаахан ингээд 3 усгаар хариусгаад аршаан болгож хувиргаад за тэгээ өөрийнхөө биеийн болохоор ингээд шар усны нүхсүв болгоно төв төмөн бурхан байна
төгсөн байна гэж бодоо тэр олон бурхтад тэр хоолныхаа дэжиг өргөж гинэ. Да ялангуяа өөрийнхөө одоо номын багштай тэр хоолоор ингээд дахил болгож өргөж гинэ гэж хэлэх юм бол бас асар их буюураа гэж хэдий зоригдож дахил бэлдээд багштай өргөөгүй ч гэсэн тийм ээ өдөр болгоныхаа хоол цаныхаа дэжиг хүртэх болгонд бол өөрийнхөө бие дагаа тэр заларсан олон бурхад өөрийнхөө номын багштай өргөж гинэ гэж бодохоос их асар их буюураад. Энэ бол бурхны шишний одоо ялгамжаатай нэгэн буян хураахад маш юм уран арга. Мөн дээрээс нь ингээд унтахтаа ч юм уу тийм ээ аль өглөө босохтаа ингээд хоосон чанарын агаарт гээд гэрэл болоод унтж гинэ. Өглөө босоод ингээд бурхны омгон дээр босч ирж гинэ ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсийг ингээд би их дадуулахыг хичээдэг. Эдгээр зүйлс маань болохоор нэгсэндээ эглийн үзэгдлийг одоо арилгаад бид нэр ингээд өдөр болгон л эмийг дандаа одоо эглийн нүдээр нэгс надад дандаа тийм нисванастай гим алдаатай нүдээр хардаг бол аль болох өдөр тутмынхаа амьдралыг одоо буйны номд оруулаад буянтай баярлтуулаад ном сэтгэл хоёроо ингээд нэгтгэх гээд бид нэр хичээгээд байгаа шүү дээ. Тэгэд энэ маягийн одоо иймэрхүү аргууд бол надад ингээд хамгийн ингээд төхөн байдаг дадуулахад одоо бидний хувьд болохоор ингээд айл гэр болоод амьдрал зохиогоод үр хөвгттэй болцсон байдаг. Шууд л бүх зүйлээ хаяад ингээд аглаг зугаад бясалгая гэж болохгүй те. Наана номоо үзэх хэрэгтэй. Номоо иш онлын дагуу тодорхой сайн мэдэх хэрэгтэй. Бүх номоо үзсний дараагаар бол бясалгаж болно шүү дээ. Наана тэр харин номыг үзэж дуустал ном ямар их агуу хэмжээтэйгаа л чадлынхаа харьяар тэр бүхнийг үзээд дадуулаад явж байгаа. Тэгэд энэ хугацаанд бас эгэл өдөр тутмын амьдралдаа ч гэсэн бас юм эгэлгүй их сайхан буйныг хураах бурхны номын гол анс бас аргуудыг би ингээд өөртөө төлөвшүүлэхийг дадуулахыг хичээдэг. Одоо үлгэрийн далайг уншиж ирсэн учраас би танаас бас үлгэрийн далайгаас манай сонсогчдод ямар үлийг бүтээснээр үсгэлэн төгөлдөр болдог вэ? Энэ тухайр нь үлгэрийн талаас удирд байдаг уу? Ер нь бурхны номуудад ингээд олон тус эрдэм байдаг л да. Тухайлсан одоо тус эрдэмхээс илүү нийтэд нь бол тийм ингээд үзэсгэлэнтэй болох үлийг жишээлбэл бурханд ингээд ариун одоо ус өргөх, зул өргөх. За дээрэс нь их хүлцэнгүй төвчээртэй байх. Тэгэд энэ нь болохоор дараа төрөлтөө тийм үзэсгэлэнтэй болж төрөх үлийг бүтээдэг юм лээ. Ялангуяа ингээд төвчээртэй бурхны номод гардаг штэ ингээд хөө хуйгийн хүлцэнгүй төвчээр гэдэг те. Хөө хуйгийн тийм төвчээртэй хүлцэнгүй тэг хичээнгүй байх хэвээр гэж ном гаргадаг. Энэ одоо мэдчлэн тиймээс одоо жишээлбэл бурхан хонх өргөх юм бол тийм ээ яруу хоолойтой болж төрдөг гэдэг. Альсвал бас урд насандаа бусдад ширүү хэлдэггүй, худлаа ярьдаггүй, хов хэлдэггүй, дими чалчаа ярьдаггүй бол тэ дараа төрөлдөө бас их сайхан шүдтэй болж төрнө гэх мэтлэнгээр дандаа уушилтгаанаас үр дагаврууд гарсан байдаг. Үзэсгэлэнтэй болох үлийг бол бурхны номод одоо тийм ээ миний бодлоор бол одоо гоо үзэсгэлэнгийн хамгийн одоо төгс бэлэгдэл бол дарих бурханаар бэлэгддэг. Тэгэхээр тэр дарих бурхан маань өөрөө ямар учиртай вэ гэхээр нэгдүгээрт тийм ээ биеийн нүглийг хариуцахснаар тийм ээ үзэсгэлэнгийн цагийг бадруулсан гэдэг тэр биеийн нүглийг хариуцахчаар хүний бие зохицох тийм үзэсгэлэнтэй болж хувирд юм байна гэж ойлгож болж байна. Одоо хилний гмийг хариуцахснаар галбингийн иршгийг дурсгасан гэдэг. Нөгөө хилний гмүүдийг твцснээр тийм сайхан галбингийн иршиг мэт яруу хоолойтой болсон байна. Тэгээд сэтгэлийн гмийг хариуцахснаар үнэмлэхүү номыг утгыг нээсэн гэж ярьдаг. Нэгсэндээ хоосон чанарыг онсон гэдэг. Тэр сэтгэлээ хариуцчаар хүн эхлийн үзэгдлийг хоосон чанараар онох нь шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол одоо гоо үзэсгэлэн гэдэг зүйл бол ерөөсөө бие хэл сэтгэлийн нүгэл хэлэнцгийг л хариуцахснаар л бүтэх юм болов уу гэж бодож байна. Тэгэд үлгэрийн далай гэдэг номноос ингээд миний сэтгэлд хамгийн одоо ойр үлдсэн жишээ гэх юм бол бурхан багш тийм ээ урд урдныхаа нэгэн төрөлдөө өсөж өгчээсэн тийм ээ 5 зулцахтаа баранд өөрийнхөө биеийг өгдөг шүү дээ. Тэгээд зүгээр ч нэг өөрийнхөө биеийг тэр үсгэлэн одоо 5 зулцахтаа тэр баранд өө зогсохгүй өгч байхдаа ямар ерөөл тавьсан бэ гэхээр одоо өнөөдөр би тийм ээ энэ өсөж өгч байгаа энэ барыг ингээд 5 зулцахтаа өөрийнхөө ингээд бие махбодоор тэжээгээд би ингээд хооллоод энэ нүдийг ингээд сэргээж авлаа тийм дараагийн төрөлдөө энэ 5 бард миний номын одоо шав болоод надаас ном сонсох болтугай гэж ерөөл тавьсан. Тэгэд үнэхээр энэ ерөөлн ч гэсэн бас бүтээд бурхан багшийг яг гэгээрх очир цорноо залраад яг гэгээрх цагт хамгийн анх ном сонсон 5 шавь тэр өмнө урд төрөлтөнд өсөж өгчээсэн нөгөө барын 5 зулцах тий ээжтэйгээ байсан. Тэр байсан. Тэр ингээд ерөөлийнхаа хүчээр яг энэ бас зүйл бүтсэн. Тэгээд энэ бол үнэхээр хамгийн гайхамшигтай надад ингээд хүнээс гарч болох тэр сайхан сэтгэлийн дээд юм болоо гэж би дотроо хардгийн. Өөрийнхөө ам биеигч үл хайхраад тийм ээ бусдын сайн сайхны төлөө, бусдын ам насыг аврахын төлөө тэгээд дээрэс нь өөрийгөө ингээд зориулж явахтаа хүртэл дараагийн төрөлдөөч гэсэн тийм ээ буйны барилгаар, номын барилгаар дээдийн номоор ингээд учрах юмсан гэсэн эрүүл тавьж байгаа нь надад хамгийн их онцгой сэтгэл төрүүлсэн. Тэгэд энэ бол бурхан багшийн одоо маш их асрангуй сэтгэлтэй нэгүүлсэнгүй сэтгэлийн юм хүч, эрүүлийн хүчийг харуулсан юм үлгэр байдаг. Дөрвөн шатны магтаалыг уншлаа. Тэгэхээр ер нь бурханы шашин дарих ихийн ёсны дандар гэж яриад байна. Тэгвэл одоо бурханы шашинд эмхтэй бие дээр гэгэрсэн хүн гэр нь байдсан болоо тэр тууж үлгэр одоо дарихуудын тухай гэгэрсэн эмхтэй хүний тухайр нь түүх домог гэж байд юм болов. Та энэ талаар манай сонсогчтой хуваалцаач. Маш сайхан асуулт байна. Байлгүй яг хөө маш олон байгаа. Би энэ дэр хамгийн сэтгэлд ойр байгаа жишээгээ татъя л да. Тэгэд энэ хүү жишээг болохоор Жазандан Ботогтөвд маань тийм ээ биднэрт бодмөрийн зэрэгээ хөтэлжсэн багш маань биднэрт айлдчихсан. Одоо бурхан багш тийм ээ ингээд бурханы утгийг олоо тий төгс гэгэрэлд хүрээ тий ном номолж эхэлсэн шүү дээ. Тэг хамгийн анхандаа бол ингээд дандаа эрэгтэй хүмүүс л ном сонсох боломж олж исэн. Эмэгтэй хүмүүс төдийлөө олдохгүйсэн. Үүнийхээ дараагаар одоо нэг өдөр ингээд бурхан багштай одоо эмэгтэй
эмэгтэй хүмүүст би ингээд ном номлож эхэлнэ гэд цуглуулад ингээд номолж эхэлсэн. Тэгээ яг энэ үеэр болохоор одоо нэг юм хатны туслах юм шивгчин байсан. Тэгээд хатан ном сонсгоод номонд явахт нь ингээд одоо хатныхаа дагалдагч болоод бараа олагчлаа очдог. Тэгээд хатнанд ингээд номонд сухтаа ингээд маш их гоёдаг гоёл чимэглэл зүүдэг л те. Бугуувч энэ төр зүгэл чимэглэл зүгэл тэгээ явж байхдаа нөгөө бугуувчаа хараад тэгэл номонд ороо суудаг те. Тэгээд яг ингээд явж байхдаа яадаг хэрэг за би номонд суух чиж гоёл чимэглэл маань арай чихчүүдэд гингүүтэй нөгөө шивгчэндээ бугуувчаа тайлж өгч чиний яваад буцаа хураач дээрээ би номонд ингээд бугуувчгүй сууя гэдэг байхгүй. Тэгээ нөгөө туслах эмэгтэй чи одоо хатныхаа бугуувчийг гэртэн ааж тавьчаад буцаж ингээд хурж ирж байгаа. Тэгээд буцаж хурж ирээд хатантайгаа хамт ингээд номонд ороо суудаг. Тэгээд ном дөнгөж эхлүүгүй юу? Нөгөө хатан чинь тэр номонд сууж байгаа хүмүүсийг ажиглалтал тийм ээ. Нэг ингээд хааны хатан бас ингээд бугуувчтай сууждаг. Гарандаа бугуувчтай. Тэнгүүт нөгөө хатан чи гинтхэн сонирн болол энэ одоо бугуувчтай хахад би ингээд бугуувч орхицсан болохгүй шүү дээ. Би бас зүгий гээл нөгөө туслах ахиа болдог чи миний бугуувчийг аваад иргээд. Тэгээд нөгөө туслах нь бурхан багшийн ном ингээд мальдахыг сонсцсон байсан. Тэгээд сонсоод бүр ямар гоё юм бэ гэж сэтгэл нуураа татагдаад ямар гайхамшигтай юм бэ тийм ээ. Би хэрвээ өндөр язгуур төрсөн бол би ингээд бурханаас ном сонсоод суух байсан байж тээ. Би ингээд ядуу дорд харц язгуурч болж төрснөөс болоод би ингээд номд сонсч чадахгүй байна гэд эндээ маш их гимшиж харамсдаг. Маш их харамсаад яг аргагүй нөгөө хатныхаа тушаалаар хэдий бурхан багшийн тэр айлж байгаа номыг сонсох хүсэжсэн ч гэсэн хатныхаа зарлигийн дагуу гэрээс нь бугууч навчраад явах болдог. Тэгээ яг явах гэсэн чинь тэрийг бурхан багш өөрийнхөө илт мэдлэр ингээд болгоож мэдээд тэр эмэгтэй гарахаас өмнө ингээд цаасан дээр 4 шүлэг ном бичиж өгөөд чинийг уншаараа гэд гаргадаг. Тэгээд нөгөө зарц эмэгтэй мандныхаа бугуувчийг буцаж гэрээс навчрах гад явж байх замдаа ингээд хүр тэргэнд дайруулад өгдөг. Тэр эмэгтэй төрөл ивүүдсэн даруйдаа Шри-Ланкийн нэгэн гүнж болж төрдөг. Тэр эмэгтэйг ингээд төрөхт нь совдоор ингээд бороо ордог. Тийм болохоор тэр эмэгтэй ингээд совдод гүнж гэж нэрлсэн. Тэгээ Шри-Ланкийн ингээд гүнж болж төрөөд бурхны номыг ингээд дэлгэрүүлсэн гэдэг юм лээ. Хамгийн гол нь ингээд төрөл ивүүтэнгүүтээ тийм ээ. Тэр чи эхлээд нь харц язгууртай байсан зарц байсан шүү дээ. Төрөл ивүүтэнгүүтээ шууд ингээд гүнж болж төрчөөд хааны язгуурт гүнж болж мэдлжээ. Тэгээ энэ нь болохоор бурхан багшийн ач буян. Яа тэр бурхан багш тэрийг болгоод дээдийн номонд үнэхээр сонирхолтой байсан тэр эмэгтэй. Энэ насандаа яалтчгүй ингээд хатны зарц болоод төрсөн учраас тийм ээ. Өөрийг ирэх байхгүй. Номыг хүснээр ингээд сонсох боломжгүй байгаад байсан. Маш их тэр номыг сонсъё гэсэн тэр чин их хүсэл эрмэлзлийг нь тийм ээ бурхан багш илт мэдлэрээ болгоогоод тэр муу заяанаас нь дорн гэтлэх тэр номыг бичиж өгөөд тэгээд хүр тэргэнд ингээд дайруулад хэдий ингээд өгч байгаа боловч төрөл эгүүцэн даруйда дараа төрөлдөө шууд хааны гүнж болж төрж байгаа. Ийм гайхамшигтай нэгэн түүхээдэг. Тэгээ би энэ эмэгтэйг бас их бодох дуртай. Ямар ч байсан тэр өөрийнхөө тавьсан ерөөлийн дагуу тийм ээ ерөөлийнхөө хүчээр харц язгуураасаа салсан бай. Дараа төрөлдөө хааны язгуур төрсөн байна. Хааны язгуур төрөө зөксөхгүй бурхны номыг ингээд дэлгэрүүлэх тэр их үйлсийг бүтээсэн. Тэгэд энэ бол маш их буян ерөөл. Тэр миний ингээд дотроо өргөлж ингээд даган дуурайх юмсан, өргөлж яг түн шиг болох юмсан гэж ерөөл тавьдаг нэг охин тэнгэр гэдэг л да. Чадам судар дээр гардыг ган мөрний охин тэнгэр гээд энэ ган мөрний охин тэнгэр ирээдүйд цагт алтан цэцэг нэртэй бурхан болно гэсэн бурхан багшаас тийм иш башгыг авсан. Энэ охин ингээд яагаад ингээд бурхны одоо ариун орноос тийм ээ ариун оронд төрдөг. Та өргөлж тийм ээ бурхан болон боллоо өргөлж бурханаас хагацгүйгээр бурханаас ном сонсоод гэгэрэл хүрэн хүртлээ ариун орноос ариун оронд төрөх болсон бэ гэхээр чадам судраа гардаг л да тийм ээ бурхан багш ингээд шари бодроо ананд гурав ярилцдаг л да. Бод сэтгэлтэн их сэтгэлтэн гэдэг бол альваа зүйлээс айж зогсгүй. Тэр итгэл хулгайч тэрэмч нүүрэлсэн аглах зүйл дотсон ч айхсгүй. Ягаад гэх юм бол бүхний тийм ээ бусдад зориулах хүлээс жаргал таашаал эдэлдэг шүү дээ. Бод сэтгэлтэн гэдэг бол өөрт байгаа буй бүхний тэр үтгэхэл өөрийнхөө амийг ч гэсэн өргөх ёстой шүү дээ. Бод сэтгэлтэн бол энэ үйлсээсээ л бод сэтгэлтэн гэдэг чинь амар малан мэдэрдэг шүү дээ. Тэгэхээр бод сэтгэлтэн гэдэг бол үнэхээр ямар ч орон газарт байсан бурхны номыг айлдах ёстой тийм ээ ямар ч орноос айж бэрхшээх хэрэггүй айлд цагт хүмүүний амьтны цэцэг тэхэх ёстой гэж хэлдэг л дээ. Тэгээ яг энэ ингээд номыг одоо ингээд номлоод ингээд ярилцаа сууж хаад ган мөрний охин тэнгэр гэсэн одоо нэг хадагтай гарч ирээд үнэхээр тийм ээ юм дайсан яргачин зандалчин тулгарсан тийм ээ аимшигтай ойд зүйл тийм ээ ном номлох ёстой бол би айхгүйгээр ном номлоё. Би энэ бүгдийг хийя гэж хэлдэг. Ингэж хэлэхэд тийм ээ бурхан багш маш тийм сайхан Мишель тодруулдаг. Тэгээ тэр Мишель тодруулахад нь ингээд бурханаас ингээд маш гайхамшигтай тийм алтан өнгөд гэрэл цацраад тийм ээ 3 ертөнцийг дүргээд буцаагаад ингээд хураагадаад бурхан багшийн үснэрт шингэсэн гэдэг. Энэ байдлыг нь хараад анандаа асуудагтай бурхан багшаа та юуны тулд мишээвэ те? Бурхан багшийн Мишель учир утгагүй байдаггүй шүү дээ. Тэгэхэд бурхан багш юу гэж хариулсан хэрэг энэ ган мөрний охин тэнгэр гэдэг бол маш их буянтай юм аа. Бурхан багш ингээд Мишель тодруулж яхад ган мөрний охин тэнгэр алтан цэцэг аваад ингээд бурхан багшийн ингээд орой дээгүүр нэг өргөдөг байхгүй юу? Тэр алтан цэцэг нэгэ газар дунахгүйгээр ингээд агаар дээр тогтдог гэж байна. Ямар учиртайгаар би инээсэн бэ гэхээр тийм энэ нэмэгтэй ирээдүйд цагт алтан цэцэг хэмээх нэртэй бурхан болж төрөх юм аа. Яагаад вэ гэх юм бол тийм энэ хүн ийм бурхан болж төрөх бүх үйл хэрэгээ бүх хатуужлаа тийм ээ бүгдийг ингээд хийгээд үргэцээ. Бүгдийг ном хийснээр даа бүгдийг хийцээ. Яг энэ бурхан багшийг тийм ээ Дивангар бурхны үед бодтоо болон залраад тавь Дивангар бурхнаас ирээдүйд чи сайн цагийн мянган бурхны дөрөвт бурхан бол залрна гэсэн тэр иш башхыг сонсож байгаа үед ган мөрний охин тэнгэр маш их баясаж таган баясаж бурханаас бурхан болно гэсэн өөрийнхөө тийм башхыг сонсох юмсан гэсэн ерөөл тавьж исэн гэсэн. Тэгээ яг энэ мэтчлэнгээр бурхан багшийг Дивангар бурхнаас башхыг сонсож байгаа үед ингэж ерөөл тавьж исэн нэмэгтэй бурхан багшийг бурхан болсныхан дараагаар бурхан багшаас өөрөөс нь өөрийнхөө алтан цэцэг хэмээх нэртэй бурхан болно гэсэн ийм
бошгийг сонсож байгаа юм. Энэ эмэгтэй ингээд ямар ингээд ерөөлийн хүчээр ийм их буйныг бүсгээд алтан цэцэг гэдэг та бурхан болно гэсэн бошгийг сонсоо гэхлээр ер нь бол ингээд ертөнцийн үйл санаасаар бүрдсэн үргэлж зовлонтой. Зовлон тулгарх болгонд энэ ган мөрний охин тэнгэр дотор ямар ерөөл тавьдаг гэсэн хэрэг. Одоо жишээлбэл их тийм халдвар төвчин, хижиг өвчин тарсан газар чичгаараа ирээдүйд би бурхан болохоор өөрийнхөө бурханы ариун орныг байгуулнаа. Миний бурханы ариун оронд нэг ч юм халдвар төвчин, хижиг өвчин байхгүй. Өвчин гэдэг нэрийн төдийч байхгүй байх болно. Энэ бүхний төлөө би бүх хүчээ тавьж мэрих болно, хичээх болно. Миний бурханы ариун оронд өвчин завирын нэрийн төдий байхгүй. Хамаг ламаг амар амгалан дэлгэрсэн байх болно гэж бодож ерөөл тавьдаг гэсэн. Ингээд явж явах үед дайсны аюул ч юм уу, гал усны аюул ч юм уу, альсвал хулгайч дээрэмчний аюул, альсвал одоо юу гэдэг аратан барсын аюул тохиолдлоо гэхэд нөгөө ган мөрний охин тэнгэр маань ахаал ерөөл тавьдаг гэсэн. Ирээдүйд би бурхан болоод бурханы ариун орныг байгуулнаа. Миний бурханы ариун оронд хизээч дайсны аюул гэж байхгүй, хизээч дайн дайжин гарахгүй, хизээч хулгай дээрэмчин нүрлэхгүй. Тэр ариун оронд өрөөлж амар амгалан ноёлох болно. Тэнд хизээч аратан амьтны аюул байхгүй, гал усны аюул байхгүй болно. Тэнд хамгийн амар амгалан аж аргалтай ариун орон байх болон зохицлох болно. Энэ бүхний төлөө би хичээх болно. Би цаг тутам минут болгонд би үүний төлөө хичээж, би үүнийхээ төлөө төвчээрийг тэгвэлцэнгүүг бүгдийг би бясалгаж, бүгдийг би хийх болно гэж ерөөл тавьдаг гэсэн. Тэгээ яг энэ ерөөлийнхөө хүчээр энэ эмэгтэй маань дараа төрөлтөд шууд ингээд ариун орон төрөөд, ариун орноосоо төрөл ивүүдээ дахиад л нэг ариун орон төрөөд ингээл ариун орон төрөх болгондоо бурхнаас ном сонсоол. Тэгэл нэг ариун орноос нөгөө ариун оронд, нэг бурхнаас нөгөө бурхны номыг сонсоор хагаад яг өөрөө алтан цэцэг хэмээх бурхан болж мэдлэхэд яг тэр бурхны ариун оронд бүр хамгийн гайхамшигтай амар амгалан ноёлох гэсэн. Тэгэд тийм гайхамшигтай амар амгалан ноёлох тэр буйны үнцийг энэ ган мөрний охин тэнгэр бүгдийг нь өөрөө ингээд ерөөлийнхөө хүчээр бий болгоод бүтээсэн гэдэг юм лээ. Энэ ган мөрний охин тэнгэрийн талаар сонсохоор ингээд нэг сэтгэл уужрах шиг, сэтгэл ингээд нэг амар амгалан нэг бэлхад цалгих шиг болдог. Тэгээ би ч гэсэн ягаад ингэж ерөөл тавьж болохгүй гэж бидний энэ одоо өдөр тутмын амьдралд зовлон бэрхшээл алхам тутамд цаг минут тутамд л нүүрлж штэ. Надад биш юм а гэхэд ойр тойрны эргэн тойрны хүмүүст. За тэгээд одоо тийм гэхийн аюул толгорхгүй байгаадаа гэхийн аргагүй бүхэл төрлийн одоо аюул тулгархад бэлэн байж та ялангуяа бид нар чинь ингээд үлийн мянган хотоосонд амьдарч байна гэдэг шүү тийм ээ. Бидний хизээ хийсэн үлийн өрөнд мэддэггүй үлийн өрөөд боловсрол биднэрт ямар нэгэн байдлаар барцад цаад гай зовлон өвчин зовлон болж ирнэ. Тэгээд тэр бүхнийг л хүлээж аваад ирээдүйд би бурхан болно. Ирээдүйд би бурхан болоод бурхны ариун орныг байгуулна. А миний бурхны ариун оронд хизээч өвчин зовлон, айх, айдас, аюул, сэтгэлийн гуниг гутрал, улгаа дээрэм ямар нэгэн байдлын одоо зүй бус ясвартгуунгүй байдал гэдэг юм уу тийм ээ. Энэ зүй зохисгүй бүхэн байхгүй байх болно. Миний бурхны ариун оронд хамгийн сайн сайхан бүхэн амар амгалан бүхэн гайхамшигтай бүхэн зохицлох болно гэд бид нар яагаад ингээд одооноос ерөөл тавиад энийг би болгож болохгүй гэж би боддгийг. Яг энийг л өдөр болгон санаад сэрж бодож тийм алхам тутамдаа л би ингэж зөв ерөөлийг тавьж дадуулах юмсан гэж хичээж яваа. Үүгээр зохисгүй бас ахаад дараа нь болохоор одоо мажиг лавтума гэж бид нар мэднэ те. 3 нүдтэй 1000-аад оны үед төвд оронд мэндэлсэн бурхны шашны тийм ээ жодлүүжин буюу өөрийнхөө биеэр тийм ээ өргөл болгож энэ өөрийнхөө нэг насны үеийн үрийг нэгэн наснда тасалж бурхны утыг болохын номыг дэлгэрүүлсэн ийм гайхамшигтай эмэгтэй байдаг. Одоо нөхөртэй болоод хүүхэд төрүүлээд энгийн эмэгтэй амьдралаар амьдарч хагаад 30 гаруй наснда гэрээс гараад агууд зугаад бясалгал бүтээл хийдэг. Тэгээ энтгийн алдартай жагар падан бишээ байсан. Энэ одоо мажиг лавтумагийн бас түүх намтар бас олон эмэгтэйчүүдэд тийм урам зориг өгсөн. Олон эмэгтэйчүүд бас гэрээс гарахын хүслийг нь юу гэдэг дэмжиж өгсөн тийм ээ зориг оруулж өгсөн ийм сайхан намтар байдаг гэж боддог. Ялангуяа тэр Лүүчингийн номонд одоо яг тэр мажиг лавтумагийн түүх намтар дээр гардаг. Ерөөсөө энэ амьдралд ерөөсөө дайсан тэгээд нөхөр гэж ерөөсөө байхгүй юм байна. Энэ насандаа нөхөр байсан ч дараа насанд дайсан болж болно. Энэ насанд одоо дайсан байсан ч дараа насанд нөхөр болж болно. Өнөөдөр буян байсан ч маргааш тэр нураад нүгэл болж болно. Ер нь ингээд энэ ертөнцид ерөөсөө баттай юм юу ч байхгүй. Тийм болохоор ингээд эргэлт буцалтгүй зоригтойгоор одоо энэ нэгэн насныхаа амьдралыг гэгээрэлд зориулаа, гэгээрэлд золио. Ингэж явахдаа бол бид нар чинь ингээд бурхын номыг сурна гэхэрэл хамгийн сайхан 5 дахьтай газар, хамгийн сайн багш нараас ном сурна гээл дандаа л өөрсдийнхөө ингээд 5 дахьыг боддог бол энэ мажиг лавтумагийн номын ясанд бол бүхэрийн газруудаар явна. Амтны мах цус болон өөрийнхөө мах цусыг одоо бүгдийг нь одоо дахиад болгож хувиргаж амьтдыг хоолно ч гэдэг юм уу тийм ээ. Нэг өсөндөө бидний ингээд жирийн хүний санаанд багтамгүй үйлүүдийг ингээд ном болгож хувиргадаг. Энэ ёсон нас их тийм гоё ялгамжаатай, ялангуяа эмэгтэй хүн жодлүүжингийн номыг илүү анхаараа авахад илүү төхөм юм болов уу гэж боддог л доо. Одоо яг өөрийнхөө дайсныг хүртэл өөрийнхөө ингээ бие зохицоор дайлна. Энд чинь асар их бодцгол буйны зоригдол, асар их тийм сэтгэлийн хүч тэнхээ юм болоо. Тэгэд энэ их сэтгэлийн тэнхээ хүч ер нь эмэгтэй хүнд байглаасаа ингээд цаанаасаа заяад юм болоо гэж би дотроо боддгийн. Бид нар чинь ингээд их хүн болоод үр хүүхдээ төрүүлээд манай багш нар хэлдэг л одоо 6 бэлэг барамидыг бол тийм эмэгтэй хүн өөрийнхөө амьдралын туршид ялангуяа хүүхдээ өсгөх явцдаа энийг татуулж болтгоо. Өдөр болгон хүүхдээ хоололж байгаа энэ бол өвлгийн барамид. Өөртөө байгаа юугаа ч харилцахгүй. Тэр итгэл өөртөө байгаа бүх юмны хамгийн шимийн дээдээр үр хүүхдээ хоололж байна. За тэгээд тэр хүүхэдтэй хамгийн сайн сайхан бүхнийг авч явахыг эрмэлзэж байна тийм ээ. Тэгээд дээрээс нь тэр хүүхдэд
хамгийн сайхан боловсролыг олох гэж бас хичээж байна. За тэр хүүхэд нь ямар ч тохиолдолд ууралсан ч байна уу, ээж аавынхаа тэр сайхан сэтгэлийг ойлгохгүй байсан ч байна уу, эрхэлж исэн ч байна уу, муухай ажиллаж исэн ч байна уу, хамаагүй тэр бүхнийг нь хүлцэн дэвчиж хайрлж байна тийм ээ нэгэн сэтгэлээр. Тэгэхээр энэ бол ингээ хүлцэнгүүн барамид, өвлгийн барамид, шагшаабатын барамид гэх мэтлээ одоо ингээ энэ 6 барамидыг төгс бүрдүүлээд хүүхэд дээрээ хүртэл хүүхдээ өсөх замдаа хүртэл дадуулж болно гэж багш нар маань хэлдэг. Тэгэд үнэхээр ч бас энэ үнэхээр биелэх боломжтой юм шиг надад санагддаг. Тэгэд би ч гэсэн бас яг энэ мэтчлэнгээ хичээгээд хүүхдээ өсгөхдөө энэ номуудыг айлуулахын санаад өдөр тутмынхаа үйл, өдөр тутмынхаа гэр орны ажлыг хийж байхдаа ч гэсэн аль болох би ингээд номд оруулах юмсан. Өдөр тутмынхаа зүгээр энэ аар сайхан одоо энэ хөдөлгөөнүүдийг ч гэсэн тийм ээ номд ингээд оруулах юмсан гэж хичээдэг л дээ. Одоо ээж болж исэн анхны дурсамж ээж болсон мэдрэмж гэхээсээ илүү би ээж болохдоо маш их удаан хугацаанд бэлдсэн. Нөхөртөөгөө гэр бүл болсноос хойш бараг 11 жилийн хугацаанд би тэр хүүхдээ болоог байсан. Тэгээд энэ хугацаанд сурахыг хүссэн зүйлүүдээ сурсан, сургуулиудаа төгссөн, ажил хийсэн. Яг хүүхдээ болохын өмнө биеэ бэлтгэхээс гадна би бас маш их сэтгэлээ бэлдсэн. Гэр бүлийнхээ хүний сэтгэлийг ч гэсэн сэтгэл зүйч нь бэлдсэн. Хоёлаа яг ийм одоо ерөөл тавиад ингэж буян хураагаад ингэж хүүхдэд зориулж буян хурааж хоёлаа ийм хүүхдээ болно гэсэн ерөөл сайн тавих хэрэгтэй. Үүнийхээ тулд хоёлаа бас ийм зүйлүүдийг одоо өдөр болгон хийж дадуулах хэрэгтэй гэх мэтчлэнгээр бид хоёр бие хэл сэтгэл өдөртмийнхаа үйл хэрэг бүгдийг ингээд хүүхдэд зориулж уялдуулж бүгдийг ингээд бүрдүүлж исэн. Хүүхдээ болохоос өмнө бол ингээд маш их ерөөл тавьдаг тийм ээ. Өдөр болгон би тасралтгүй богцын ном цагаан лихаа гэдэг номыг уншдаг байсан. Тэгээд тэр цагаан лихаа судрт юу гэж гардаг вэ гэхлээр хэрвээ одоо хүүтэй юм охинтой болохыг хүсэж хүмүүн цагаан лихаа судрыг уншвас хүмүүний сэтгэлд зохист бэлэг оюун төгөлтөр хүү эсвэл охинтой болно гэсэн ном байдаг. Тэгээд энэ номыг тасралтгүй өдөр болгон уншдаг байсан. За тэгээд хүүхдээ олоод яг ихээ ивлээд гизэндээ байх хугацаанд болохоор дархийн чойж гэдэг зүйлийг өдөр болгон гаргадаг байсан. Дархийн чойж гэдэг зүйлийг ингээ өдөр болгон гаргаад тахлаар их хүүхэд хоёр 9 минут ингээ амарч тийм билээ. Тэгээ энэ бас л ингээ бурхны шинээс үүдэлтэй зүйлүүд байгаа. Энийг бас манай одоо хүмүүс олж мэдээд амьдралтаас хэрэгжүүлээсээ ээж нар ялангуяа дэлхүү бид нар чинь ингээд одоо эмэгтэй хүүхд төрүүлэгдэж ямар том үйл явдал лээ. Хүүхдтэй ч тэр ээж өөртөө ч тэр 9 минут амар амгалантай төрнө гэдэг чинь ямар их том чухал зүйл лээ. Тэгэд энэ зүйлдээ гоё бэлдээд наан ингээд зүгээр нэг охинтой болъё, зүгээр нэг хүүтэй болъё гэж хүсэж биш. Бүр яг ингээд яг ном ёсныхан дагуу зөв ерөөл тавиад тэр чинээр мэдлэгч байгаа хүүхдэд зориулж буян хураагаад дээрэс нь ээж тэр хүүхдэд хөвлөдөө ингээд тээж явах явцдаа аль болох нүдэрээ сайхан зүйлийг хараад чихээрээ сайхан зүйлийг сонсоод сэтгэлдээ сайн номыг дадуулаад үгүй ядчил дарихын тарныг тоолоод тэгээд ингэж төрүүлвэл бас арай илүү буян заяатай хүн төрөх юм бол арай илүү ерөөл буянаар учирсан хүн ирэх юм болов уу гэж би дотроо боддог. Тэгээд миний энэ тавьсан ерөөлч гэсэн сэтгэлчлэн бүтээд би их сайхан хүүтэй болсон. Тэгээд олон одоо төрлүүдийн манд буянны үеэр ирсэн сайхан хүү юм болов уу гэж дотроо би бодож бэлгшээж тийм. Тэгээд одоо ч гэсэн ингээ хүүтэй би ингээд номын дөг сонсгоод тийм ээ бурхан шүтэнд ингээд мөрөхөөс хавуулаад дахил тавихтаа ч гэсэн хүүтэй ингээд харуулад үлгэрлээд түүмгээ номын үлд буянд ингээд туршилтаа байгаасаа гэж би хичээдэг. Амьдралд их олон мэдлийг сурч болно, олон янзын мэрэгжил эзэмшиж болно, олон сургууль сурч болно. Гэхдээ тэрэн дунд хүний амьдралын бүр ингээд амин чанар болсон хамгийн энэ гол анс болсон мэдлэгийг өөртөө төлөвшүүлж бусад дараа нь юу ч сурахад амар байгаад юм болоо гэж би бодоод хүүтэй ч гэсэн номын талын авьяасыг эмээ маань надад яаж сургасан бэлээ яг түнчлэн бас би ч гэсэн хүүтэй сурах юмсан гэж хичээдэг. Эмээгийн хийсэн бас таны сэтгэл одоо хүртэл ояатай байдаг уу? Би саяхан бурхан багшийн эренсрэл Монголд залрах үед нэмээгээ авч аваад эмээгээ бурхан багшийн эренсрэлд мөргүүлэхэд авчирсан. Тэгсэн чинь нөгөө ингээд маш их ингээд нэг очор дараалалтай. Тэгээ эмээ манаас ингээд өндөр настай хүн тийм ээ удаан зөгч хүлээж чадахгүй байгаад байсан л та. Тэгээ би ингээд эмээгээ яаж оруулах вэ? Яна эмээгээ мөргүүлж чадах байгаа даа гэд ингээд дотроо бодоод байсан чи эмээ ман тийм ээ гадаа хүлээж зогсчихснаа хэлж чам тий. Өө зүгээр эмээ ийм сайхан хандан дээрээ ирээл сэтгэл сэрэгчлээд орж мөргүүлж чадахгүй байсан ч гэсэн хамаагүй эмээ гаднаас нь ингээд мөргөөд адс авчаа гэж аа. Тэгээ үнэхээр ингээд зүг сэтгэлтэй. Тэгээ би эмээдээ яг тухайн үед ингээд Жавсан ном бүтээгдэхүүнээс гаргасан байсан тэр цогт Нолан нарын 17 бандта нарын номтраар гаргасан шинэ ном хэвлэгдсэн байсан. Тэгээ би эмээдээ эмээ би танд ном авчих уу, та ном унших уу гэсэн чи эмээ минь уншилгүй яах вэ? Мүдгэнүүд харахаа болно. Тийм болохоор харж байгаа дээр нь эмээ маш сайн ингээд өдөр алга алгасалгүй номоо уншиж байгаа гэд эмээ маань их ном унших дуртай хүн л дээ. За тэгээд эмээ саяхан нөгөө далаа гш ингээд дэмчгийн ван тавьсан шүү дээ. Та ингээд онлайнаар авч чадсан уу? Үзнэс чинь үзэлгүй яах вэ? Авалгүй яах вэ? Эмээ нь одоо чиг сонсож байгаа дээрээ л далаа гшийнхаа номыг сонсохгүй л өөр хизээ сонсох гэж байна тий. Тэгээ ингээд эмээтэйгээ ингээд ярих болгонд ингээд эмээгийн маань хариулж байгаа нь бүр үнэхээр ингээд нэг юм бэлэг бэлгүүнтэй манай эмээ бол тэг үнэхээр олон жил ном үзсэн үнэхээр их номыг уншиж судалсан хүн. Тэг яг тэр нь ингээд амьдрал дээр нь ч гэсэн одоо ингээд харагддсан билээ. Эмээ маань одоо 80 гарчихсан өндөр настай хүн. Тэгсэн хэрнээл одоо мүдгэн ингээд орчлонгийн зам эсэг ойлгоцсон тийм ээ. Мүдгэн нүдний мархаа болно. Мүдгэн чихэн бүр сонсгоо болно. Тэрнээс наанд би ингээд амжаад далаа гшийнхаа номыг сонсъё. Тэрнээс наанд амжаад нүд харж байгаа дээрээ ингээд ном үзээ шинэ номнууд ахмал бүгдийн сайхан уншиж судлаа гэд бүх юмд бэлэн. Хэдий ингээд бид нар бурхан багшийн тийм эрсрэлт одоо мөрөх гэж очиод мөргөж чадахгүй явахаар байсан ч гэсэн тийм ээ маань бас тэр сэтгэлээр унаагүй тийм ээ. Өө эмээ ийм сайхан гандан идтэй хүрээд ирлээ. Гаднаас нь ингээд адс авчигээд тэг би ингээд азар таньдаг ингээд номын нөхөд манд харалдаад эмээгээ 2 дахиж мөргүүлээд адс авч чадсан л да. Бурхан багш эренсрэлээс.
шинэ хүн ирэхэд хүний амьдралд өөрчлөлт гардаг. Та одоо юмд өмнө нь ханддаг байсан хандлагаас таны хандлага өөрчлөгдсөн үү? Юмыг илүү ингээ инэрдэг болсон гэж ярьдаг штэ. Тэр өөрчлөлтөөсөө хаваацч болох уу? Тэглгүй яг маш сайхан асуулт байна. Тэгэхээр миний хувьд бол миний ажил, мэргэжил тэр чигтэл бүхэлдээ хүүхдтэй холбоотой байсан л та. 13 настайгаас би ядтай хүүхэд сан гэж байгуулад энэ сангаасаа хүнд хүчтэй хаалганы төлбөр шаардлагатай байгаа хүүхдүүдэд би хаалганы зарлыг олж өгдөг байсан. Үүнийхээ дараагаар би ингээд яг өөрийнхөө ээжийнхээ компанид ажиллаад өөрийнхөө цалин яг энэ ядтай хүүхэд сандаа төвлөрүүлээд сар болгон нийгмийн сайн үлсэн аян тэр дундаа ийм хүнд хүчтэй хүүхдүүдийн хаалганы төлбөрийг олж цуглуулж өгдөг байсан. Багаасаа л ер нь хүүхдтэй ойрхон өссөн. Тэгээ тэр ч утгаараа би хүүхдэд тийм ээ дан ганцхан өсөх сайхан хувц, идэх сайхан хоол бол хэрэгтэй байдгүй мэнад. Энээс цаашаагаад ээж аав нэг сайн боловсрох хэрэгтэй юм байна. Хүүхдэд хамгийн гол одоо ус агаараас илүү тийм ээ чухал зүйл бол хайр инэрл юм байна. Инэрн нэгүүлсэнгүү тэр эхийн хайр, эцгийн хайр. За дээрээс нь тэр ээж аав хоёрын хамтран амьдарч байгаа тэр гэр бүлийн уур амьсгал, бие биентэйгээ харилцаж байгаа тэр харилцаа. За тэгээд дээрээс нь тэр ээж аавын эзэмшсэн тэр хүүхдийн тухай судалж мэдсэн мэдлэг тийм ээ хүүхдэд зориулж байгаа тэр цаг гих мэтлэгээр маш олон зүйл хүүхдэд хэрэгтэй гэдэг юм байна. Хүүхэд гэдэг чинь өөрөө хувцас зөөгөөд аваад ирдэг гэл тийм хүнстэйгээ ирдэг гэл. Миний хувьд болохоор би хүүхдийн эхлэлд 10 гаруй жил ажилласан. Манайд л үрт жишээлбэл юу гэдэг нь дандаа хүүхдтэй холбоотой хүүхдийн одоо нэр төрлийн бараанууд ирдэг байсан. Нэг удаагийн бараад талаар хэд 8,000 нэр төрлийн бараа ирдэг байсан. Тийм их бараа гэж аахгүй. Тэгвэл надад тэр олон ингээд одоо гоё бараа бүтээгдэхүүн тансаг хэрэглээ байгаа ч гэсэн хүүхдэд ерөөсөө хамгийн гол дутагддаг юм бол зүгээр л эхийн хайр, эцгийн хайр л гэж би хэлмээрэн. Тэгээ их эцэг хоёр нь маш ухаантай хэрэгтэй. Өөртөө ихэж боловсрч, төлөвшөж, зөв сайхан сэтгэлийг дадуулж, орчлонгийн зөв тогтлыг үнэн мөнөөр нь ойлгож, ингэснийхаа дараагаар хүүхдэд болох хэрэгтэй юм болов. Энэ нь эргээд хүүхдийн маань суур төлөвшлийг бий болгоно. Хүүхдийн суур төлөвшил гэдэг тухайн хүүхд нас бие хүрээд ямар амьдрах вэ гэдэг бүгдийг тодорхойлно. Тийм болохоор ерөөсөө энэ сайхан хүүхдтэй болъё, сайн хүүхдтэй болъё, мундаг хүүхдтэй болъё гэж ивэл ээж аав хоёр өөрсдөө эхлээд өөрсдөө бэлдэх хэрэгтэй. Хүүхдтэй болохоосоо өмнөөс өөртөө эхэлж бэлдээд тэгээд зорилгоо тодорхойлоод ямар хүүтэй болохыг хүсэж байна уу, охинтой болохыг хүсэж байна уу, хүүгээ юм уу охиноо том болохоор нь ямар хүн болохыг хүсэж байна, ямар сайхан зан төлөвтэй хүн болохыг хүсэж байна, ямар сайхан чадвартай хүн болохыг хүсэж байна. Тэр бүхнийг нь бүр эртнээс мэдэж бодож төлөвлөж боловсруулж яг тэр зоригдлоо одоо алдалгүй яг тэр зориглынхаа төлөө тууштай яваад ингээ өсөх юм бол ямар хүн болох вэ? Багаас нь л хүүхдээ үнэхээр сайн улс төрч болгоё гэж бодъё л да. Тэгвэл багаас нь л яг тэр өөр хүмүүжүүлээ сургаал явах. Тэр ямар мундаг улс төрч болж чадхав? Маш мундаг ёс зүйтэй, шудраг, зарчимч тийм ээ хүнийг хайрлах сэтгэлтэй мундаг улс төрч болж болно шүү дээ. Багаас нь хүүхдээ бүлжигчин, балиадчин ч юм уу дуучин болгоё гэд бэлдээд гамхавшигтай мундаг поп стар болгож болно те. Яг тэрнтэй адилхан бид нар тийм ээ хүүхдээ бас хүүхдийнхаа тэр ирээдүйн зан төлөв, ирээдүйн тэр мэдлэг боловсрал ер нь тэр бүхэлдээ ирээдүйн ерөөсөө ээж аваарынх нь бодол санаанаас л эхэлт юм болов уу гэж би дотроо боддгийн. Тэгэхээр манай өнөөдрийн ярилцах цагийн хаймарт бас биеийн гимиг дэвчснээр үзэсгэлэнгийн цагийг бадруулсан гэдэг шиг нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй морилоо ирсэн байгаа сонсогчдоо. Тэгэхээр би бас таныг их дэлхийн мист оролцож гэж сонсож байсан. Дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөд гоо өсгөн тэмцээнд ороход ер нь мэдрэмж ямар байдгийг, тэмцээнийхээ амжилтуудаас бас дурдаж, тэгээ тухайн үеийн мэдрэмж, дээрээс нь та ямар шагнал авч байсан бэ? Тэрнээсээ та манай сонсогчдоо хуваалцаж. Дэлхийн мисийн тэмцээнд 2 удаа оролцсон л доо. Нэг нь болохоор 2015 онд зохион байгуулагдсан Канада улсад болсон бөмбөрцгийн мис тэмцээнд оролцоод мис аялал жуулчлал тэгэл мис авиас гэсэн 2 шагналыг эзэмлсэн. Дараагийнх нь тэмцээн болохоор 2017 онд Филиппин улсад зохион байгуулагдсан нэгдсэн үндэсний байгууллагаас зохион байгуулдаг Miss Earth буюу эхлэлийн мис тэмцээнд ороод эко видео төрөлтөнд 2 дугаар байрын шагналыг Монголоос анх удаага хамгийн том шагналыг хүртчихсэн. Олон орны охидтой хамт байна гэдэг бас нэг талаараа их сайхан дурсамж болж үлдсэн байна. Хэдий бидний ингээд өнгө, мөсөө язгуур, гарал үсэл бүгд өөрчлөсөн тийм ээ. Эмэгтэйл хүн гэдэг үднээсээ бид нар яг л тийм ээ нэг л төрөл зүйлийн хүн гэдэг нэг л адилхан л бид нар охидууд лээсэн. Адилхан л бид нар баярлдаг, адилхан л бид нар гомддог, адилхан л бид нар тэмцээндээ сайн оролцохыг хичээж байгаа охидууд байсан л та. Тэгээ олон орны тэр охидууд ингээд үндэстэн яснуудыг хараад байж хаад хамгийн одоо төвчээртэй, хамгийн ийм шудраг хүмүүс л ерөөсө хараад байсан. Маш нөхөрсөг, маш их дэмтэй ийм нэг төвшөг тулгуур болж явдаг бие биендээ. Тэгээ ямар нэг ийм одоо хит их маяг ч юм уу хит их тийм чамархал байхгүй тийм ээ. Яг л байгаагаараа л үнэхээр хүний сэтгэлийг татдаг тийм зан чанартай охидууд бол ер нь онцлоход хамгийн сайхнууд нь л одоо хараад байдаг байсан. Тэгэд би ер нь хар арьстай охидуудтай их найзалсан л та. Одоо Ямайкийн. Тэгээ түүхээс нь ч гэсэн аваад үзэх юм бол маань хар арьстай хүмүүс тийм ямар их ингээд зовлон туулж гарч ирсэн бэлээ. Тэгээ яг тэр бүхнийхээ үндсэн дээр ч гэсэн ингээд мисийн тэмцээнд оролцож байгаа хар арьстай охидууд маш тийм одоо хүлээдтэй, төвчээртэй, маш шудраг, дээрээс нь маш сайхан сэтгэлтэй охидууд байсан. Тэгэд харж байгаад ингээд юу гэдэм Европод англичууд маш ихэмсэг штэ. Өөртөө язгууртнууд гэдэг тэр хэрэгээрээ ихэмсэг маягтай байх хэрэгээрээ бусдыг гомдоож байгаагаа үл анзаардаг. Гомдоосон ч тэрийг үл тоодог ч юм уу нэг тиймэрхүү талууд их анзаардаг байсан. Аз эмэгтэйчүүд болохоор маш тийм дайчин
чанар мэдрэгчсэн. Хэдий ингээ Европ охтуудыг гүйцэхээр тийм гоё бие хаатай царайдтай биш ч гэсэн Аз охтууд ингээд өөртөө оюуны потенциалын хэмжээгээр өргөлж бие ингээд ажиллаж байгаа. Тэр нь мэдрэгддэг байсан. Тэрнийхээ үндсэн дээрээс ч гэсэн тэмцээнд амжилтаа оролцдог. Яг үндэстэн яснуудын хоорондын ялгаанаас гадна бас ингээд тухайн тэр охтуудын ямар түүхэн замлыг дамнаж ирсэн бэ гэдг нь яг тэр охтуудын байр байдал дээр зан харилцаа тийм ээ ааш аяг бие авч явж байгаа хэм маяг ч тийм үү бусдад харилцаа болгонд илүү их төлхөөгөө гарч харагдчихсэн. Тэгэд энэ бүхнийг ажиглахад надад их сонирхолтой санагддаг байсан. Тэмцээний дараа бол олон сайхан найзуудтай болсон. Одоо ч гэсэн тэр найз охтуудтайгаа холбоотой хэвээрээ байдаг. Би биндээ сурч мэдсэн мэдлэг туршлагаасаа хуваалцаж би биндээ зөвлөгөө өгдөг. Тэгэхээр сайхан юм байна. Тэгэхээр та одоо төвийнхээ хүмүүнлэгээ энэ хэр оролцдог вэ? Тэрнээс гадна бас нийгэмд бас сайхан дэлгэрүүлэх үүсэд ер нь хэр оролцдог вэ? Өөргөө дайчилдаг вэ? Мэдээж одоо энэ гой өсгөн тэмцээнд орлоо гэхэд сайн оролцсныг бас харуулцдаг. Тэгэлгүй яг хуу миний одоо миссийн тэмцээнд ороод нэг зүйлийг гаргаж ирэх юмсан гэсэн зорилго бол ерөөсөө нүүдэлчин ах уу соёл байсан. Тэгээ нүүр нүдэрээ гоёхоос илүүтэйгээр нүүдэлчин ах уу энэ нүгэлгүй соёлыг бидлэгийг таниулах юмсан. Нүүдэлчин ах уу соёл гэдэг ягаад юм байгаль тийм гоё ээлтэй байдгийг гэдэг таниулах юмсан гэсэн үднэс би ихтгэл тавиад ихтгэлээрээ бас нэгдүгээр байранд орж исэн. Манай монголчууд ярьдаг ш тийм ээ хатгасан зэлнийхээ гацыг хүртэл буцааж болдог тийм ээ. Нутгийн чулуу байрнаасаа хөдөлгөл 3 жил зовдөг. Дахин түлжих нь удаан. Таримл биш юм. Одоо төрмөл юм онгон байгальтай. Ийм сайхан одоо газар нутагт төрсэн бид нар тийм ээ байгальтайгаа хэрхэн яаж харьцах хэрэгтэй вэ? Хүн байгаль хоёр гэдэг харилцаа холбоо гэдэг ямар их тийм шүтэн барилгатай байдаг юм бэ тийм ээ. Бид нэр ингээ амьдарч байгаа энэ сав ертөнцөө яаж хайрлах хэрэгтэй вэ гэдэг энэ бүх энэ мэдлэг ухаан бол үнэхээр Монголд өнгийн их агуулгадж байгаа. Бид нар энэ өв соёлыг тээж авч байгаа ард юм уу? Тэгээ энэ утгаараа яг соёл судлаач хүний үүднээс тийм ээ байр сууриас би яг энэ нүүдэлчин ахуй соёлыг дэлхийд таниулах юмсан гэдэг. Тэгэд энэнийхээ үндсэн дээрээс ихтгэл тавиад ихтгэл маань нэгдүгээр байран шалгараад дээрээс нь яг энэ нүүдэлчин ахуй соёлыг гаргаж ирсэн эко видеогоор би 2 дугаар байран шагналыг хүртсэн. Тэгэд миний явсан зорилго бол үнэхээр сайхан бүтсэн гэж би дотроо боддог. Тэгээ хүн бүхэн намайг Miss Mongolia дээрээс нь ингээд чиний өмсдөг хувцс чиний ингээд бие авч явж байгаа хэв маяг бидний сэтгэл үнэхээр үлдсэн. Монгол бүгдээрээ ингээд очихыг хүсэж байна. Бүгдээрээ нэг дээлтэй болохыг хүсэж байна гэж охтууд маань надад хэлж одоо хүртэл надруу мессеж тэгээ хизээ нэгэн цагт Монгол руу л аялахыг хүсэж байна. Ялангуяа ингээд чиний дээл хувцс өмсөс сүм идэт байгаа тэр зургуудыг харахаар бид нар ингээд нэг юм mysterious өөр нэг юм гоё тийм нэг юм юр бус ертөнцид очсон юм шиг бид нар сэтгэл төрж байна. Яг ийшээ ингээд аялах юмсан гэж их олон охтууд маань надруу одоо хүртэл мессеж байгаа. Үнэхээр гайхалтай. Та соёлын нэг төвийг соёлын өвөө бас дэлхийд таниулж ин гэдэг чинь үнэхээр гайхамшигтай. Сошиал ертөнцид та бас нэлээ идэвхтэй олон даагчтай. Таныг бол дээлэр гоёхыг би ихсээ мэдхий. Соёл судлал гэхээр үндэсний дээлийн тухай бас мэдээлэл өгч болохоо би ингэж бодсон юм л да. Ингээ монголчууд дээлээ өмсгөрөө дээлэн дэх дуртай байгаа тий. Яг түн шиг ингээд дэлхийн миссийн тэмцээнд орж байгаад бид нар чи ингээд нэг номинацт ингээд үндэсний хувцаараа оролцдог. Тэгээ энэ дээрээс би тэрхүүн баярыг шагналыг хүрчээсэн. Үндэсний хувцаараа тэгээд өдөр болгон тэмцээнд орж байхдаа би өдөр болгон өөр дээл өмсөн тийм ээ. Яг тэгээд үндэсний хувцсын шалгуулалтын дээр бүр их гоё чамын тийм тансаг дээл өмсөжсэн л доо. Ер нь яг тэр дэлхийн одоо тэр миссүүдийн тэмцээн дээр миний дуртай, харах дуртай, үзэх дуртай номинац болохоор үндэсний хувцсны номинац гэдэг. Тэгээд орон орны охтууд өөр өөрсдийнхөө тэр үндэсний өв соёл, ёс заншлыг шингээсэн тэр өөр өөрийн өнгө төрхтэй хувцсыг өмсөд шал өөр өөрийн дон чиг маягтай болоо гарч ирж байгаа. Тийм маш их ингээд сэтгэл татам нүд баясгам харагддаг л да. Орон орны тэр охтууд тийм ээ яг орон орныхоо өмсгөлийн өмсгөр ямар гайхалтай харагддаг вэ? Яг тэрэн шиг Монгол эмэгтэйчүүд бас дээл өмсгөрөө ямар илүү гоё тийм сүр чохоотой нэг цог хиймэртэй харагддаг үлээ. Яг миний ингээ хувьд бол дээлийг ингээ өдөр тутамдаа өмсөх дуртай. Тэгээ дээл өмсгөд надад ингээд хамгийн нэг гоё юм ингээд ялангуяа номонд их суух дуртай учраас ном сонсохоор суухад дээл өмсгөр их тохиромжтой байдаг. Тэгээ хормоотой учраас завил сууж болдог. Завлаа сууж байхдаа хөл гарч хилээд яаж исэн ч гэсэн хормоо гараад бүтээчин. Тэгээд ингээ гоё эмэг цэгцтэй харагдана. Дээрээс нь дээл хувцас өмссөн хүн цаанаа л бие нэг эрхэмсэг сайхан авч явж байгаа юм шиг хүнийг ингээд нэг өргөөд өгч байгаа юм санагддаг. Тэгээ тэр утгаараа бол дээлээ өмсөх их дуртай. Би түрүү хэлсэн те 13 настайгаас ахуулаад азтай хөхөд гээд сан байгуулад хүүхдүүдэд ингээд тусламж үзүүлдэг байсан. Ингээд үүнийхээ дараагаар бол би ажиллаа хийхэ болсон. Тэгээд яг энэ сангийнхаа үйл ажиллагчсан өргөлүүлж авч байгаа байсан л тоо. Гэхдээ ингээд надад бас хэд нэг боломж гарч ирсэн. Энэ юу гэхээр Жавзан нам бүтээх төв маань сар болгон тэмээ жил болгон нийгэмд чиглэсэн маш гайхамшигтай сайхан олон хүмүүлийн ашуудыг хийдэг байсан. Тэгээд энд нь надад гар бие оролцох юм завшаан одоо хэн бүхэн нээлттэй. Тэгэд энд нь болохоор би ингээ алгасгүй оролцох хичээдэг. Тэгэд хэдийгээр өмнө нь ингээ ажиллаа хийдэг байсан үшгээд тэр сангийнхаа одоо тэргүүн байгаад тийм ээ олон сая төгрөгийн ингээ дэмжлэгийн зардлыг гаргаж өгч одоо чадахгүй байгаа ч гэсэн би яг Жавзан нам бүтээх төвийн хүмүүлийн аялалд ойролцоод энэ олон хүмүүстэй хамтдаа нийтээрээ ингээ буян хураахын боломж бүрдүүлж өгч байгаад би Жавзан нам бүтээх төвтөө маш их баярлалаа гэдэг энэ ташрамнаас хэлмээрээ олноороо хийсэн тэр нийтээрээ хийсэн буян гэдэг ямар ахуй байт юм бэ? Хүн нэг буяныг зоригдоод ингээ хийчихээрээ тэр буяндаа их ирэмшдэг, омогшдог, буцаагаад хүн омгийн сэтгэл төрхөөр
хүү хийсэн буйнаа штаач гадэдэг. Гэтэл ингээд нийтээрээ олуулаа хийсэн буян далаад тусал гэдэг шиг тийм ээ тэр далаа ширгэж алга болтол тэр туслус тийм ээ тэр буян байсаар л байна гэдэг шүү дээ. Яг түнчлэн тийм ээ адилхан энэ төвийнхөө ингээд зохион байгуулж байгаа энэ буйны ажлуудад ингээд байнга оролцоод байгаа маань надад ингээд бас буйныг асар ихээр хураах энэ боломжийг надад олгож өгч байгаа. Тэгэд энэ боломж бол хүн бүхэнд нээлттэй хэн бүхэн манай энэ Жавзан Дам хотог төвөөс зохион байгуулдаг энэ буйны үйл ажиллагаанд оролцож болно. Биднэрт ер нь сайн сайхан амьдрахад ерөөсө буян л хэрэгтэй. Зовоод байна гэдэг бол бид нар буян дутаад байна. Буян хийх хэрэгтэй л гэсэн нэг мессеж тохиогож ялгаж байна. Тийм болохоор ер нь цаг тутамдаа л бид нар ерөөсө аль чадах хэмжээгээр таны ингээд хэмжээ хязгаар хаана хүрч тулж ин тэр хэмжээнд чинээндээ дуртлал аль болох ингээд амьд ахуй цагтаа би буянд ингээд шамдах хэрэгтэй юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Тэгээ тэр ч утгаараа би төвийнхөө буйны үйл ажиллагаануудад бүгдэнд нь оролцохыг хичээдэг. Мөн бусад хүмүүсийг ч гэсэн бас нэгдэж бид нартэй хамт нийлээд энэ сайхан буянд оролцоосаа бид нар бүгдээрээ сайхан амьдралыг хүсдэг тийм ээ. Сайхан амьдралыг хүсэж байгаа бол бид нар буян хураах хэрэгтэй юм байна. Сайн буйны үрээр л сайхан амьдрал зохицлох юм байна. Хэрэв буян байхгүй бол сайхан амьдралын тухай мөрөөдөж ч хэрэггүй. Тийм болохоор нийтийн сонсож байгаа хүмүүсээ бас сонсогчдоо Жавзан Дам хотог төвийн нийтийн энэ буйны үйл ажиллагаанд бас хамтдаа ингээ оролцоод далайд туслалт гэдэг шиг өөрсдийнхөө багын ч гэсэн хувь нэмрийг оруулаад үгүй ядаж бид нарыг хийж байгаа буйнд ингээ даган баясдаг байгаасай гэж хүсэж байна. Дам баясгын буян зүгээр яж байгаад хамгийн их буяныг хурааж чаддаг. Дээрээс нь хүний сэтгэлийг хамгийн сайхан цэлмэгдэг гэж ирдэг те. Дам баясгын буян гэж юу вэ? Хамгийн яг Жавзан Дам хотог төвийн багш маань надад хэлж өгчсэн бид бүхэнд даган баясгын ач буяныг бурхан багшийн үед амар хялбар аргаар тийм агуу их буяныг одоо хураах ямар арга байна вэ гэсэн чинь бурхан багштай даган баясг гэдэг аргыг номлосон юм билэ. Даган баясг гэдэг бол хамгийн амар хялбараар хамгийн агуу их буяныг хурааж болдог ийм ялгамжаатай бурханы ширхний муран арга юмаа гэж биднэрт хэлж сургаж байсан. Тэгээд энэний гол учир шалтгаан юу юм гэхээр бурхан багш нэгэн удаа ингээд 500 лам хуурах хүмүүстэй тийм ээ хайлан хийсэн гэдэг юм билэ. Тэгэд яг энэ одоо хайлан хийж байгаа хугацаанд одоо Прасанжит хаан хайлангийн одоо жандаглаад хоол хүнс лам нарын зоог үнсгэн өргөсөн. Ингээ хайлан дусаад хамгийн сүүлийн өдөр ингээ дэлгэр сайхан хайлан дусны баярыг тэмдэглээд баяр найр хийсэн. Энэ үед нөгөө Прасанжит хаан маань юу гэж бодсон гэхээр би тийм ээ үнэхээр их буян хураалаад миний хураасан буянаас илүү буян хураасан хүн гэж баг ертөнцид байхгүй. Би үнэхээр хамгийн агуу их буяныг хурааж чадлаа гэсэн. Өөрийнхөө хийсэн буянд тийм омогсон сэтгэл төрсэн байсан гэсэн. Тэгээд омог төрхөөр өөрөөхөө одоо хийсэн буйнаас таачдаг шилдэг. Яг тэрийг ингээ бурхан багш илт мэдлэрээ мэдээд тэгэд Прасанжит хааны тэр омгийг дарахын тухайд тийм ээ босч ирээд үг хэлсэн. За энэ хайлангаар тийм ээ хамгийн их буян хураасан үнийг би нэрлэе гэсэн. Тэгээ Прасанжит хаан болохоор намайг нэрлэж чинь гэж бодоод ингээ сэтгэл нь тогтлоод ингээ хүлээж исэн. Гэтэл тэр бурхан багш юусэн хэрэг тийм ээ энэ одоо хайлангийн үеэр хамгийн их буян хураасан бол усгал гэдэг нэртэй нэгэн бодтоо юм а гэж хэлсэн. Тэгээ тэр бодтоо нь болохоор ингээ яг тэр бурхан багшийг ингээ хайл хийж явах үед тэр Прасанжит хааны тийм ээ ордны гадаа гуйл гуугаас уучсан гуйлагчингийн дүрээр ирсэн бодтоо байсан юм байна л да. Тэгтэл Прасанжит та маш их уурлаад юу гэсэн үг юм бэ тийм ээ би энэ 500 гэлэн ховргуудын зоог үнцгийг өргөөд ингээ 3 сарын турш идэ будааг бэлдээд бүх юм ингээ бэлтлээ. Гэтэл энэ гуйлах чи юу хийсэн бэ? Энэ та нарын хоолны үлдэгдлийг идэхээс цаашгүй та нарын хоолны үлдэгдлийг хорохоос цаашгүй юу ч хийгээгүй шүү дээ. Ягаад энэ буян хураасан юм бэ гэж асуусан. Гэтэл бурхан багш тайлбарласан тийм ээ. Энэ усгал гэдэг бодтуал тийм ээ. Бодтуа юм а гуйлагчийн дүрээрсэн бодтуал 3 сарын турш тэр бурхан багшийг 500 гэлэн ховргуудтай хайлна гэж явах хугацаанд тэр усгал гэдэг нэртэй бодтуа маш их даган баясан гинэ. Прасанжит хааны буянд даган баясан гэж байгаа. Юу гэж даган баясан хэрэг ямар сайхан юм бэ? ертөнцийн амьдралд хаан язгуурт төрөөд дээрээс нь ингээд бурхны номтой уулзраад бурхан багштай биечлэн уулзраад бурхан багшийг төдийгөө ингээд 500 лам хуургуудын хайланг нь ингээд жандаглаад зоог үнцгийг нь бариад ямар их агуу буйны хурааж байна. ертөнцийн амьдралд хаан язгуурыг оллоо. Дээрээс нь дээдийн дээд номтой уулзрлаа бурхан багштай уулзрлаад бурхан багшийн хуургуудыг ингээд хооллоо. Энэ ямар гайхалтай буян бэ гэж дахин бодон тэр буянд даган баясан гинэ. Тэгээд даган баясан чинь тэр угаасаа өөрөө хэдий гуйлагчингийн дүрээр ирсэн бодтоо байсан ч гэсэн бодтоо учраас өөрийнхөө нөгөө сэтгэлийн эрдмээрээ Прасанжит хаанаас илүү байсан гэж байна. Даган баясгад ийм 3 ялгамжаа байна гэж байна тийм ээ. Өөртөөгөө ижилхэн тэмээ эрдэмтэй хүний буянд даган баясгад яг тухайн хүнтэй тэнцүү буян хураана гэж байна. Өөрийнхөө одоо сэтгэлийн эрдмээс тийм ээ арай доогуур эрдэмтэй хүний буянд даган баясгад тэр хүний эрдмийг тийм ээ тэр хүний буянаас 2 дахин илүү буян хураана гэж байна. Өөрөөсөө эрдмээр илүү хүний буянд даган баясах юм бол тэр хүний буйны талтай адилхан буян хураана гэж байна. Тэр нөгөө усгал гэдэг бодтоо болохоор сэтгэлийнхээ эрдмээр бол Прасанжит хаанаас илүү байсан учраас Прасанжит хаанаас ингээ 2 дахин илүү буян хураачихсан байсан. Тэгээ даган баясах гэсэн энэ зүйл бол ийм гайхамшигтай буян хураадаг. Би энэ даган баясах гэдэг зүйлийг амьдралдаа би бүр өдөр болго ингээ хэрэгжүүлэхийг хичээдэг, дадуулах болгодог. Ингээд өөрийнхөө үзэж харсан сайн сайхан яваа хүн байна. Гоо үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй байж болно. Хүч чадалтай, эрх мэдэлтэй сайхан эр хүн байж болно. За тэгээ дээрэс нь буйны номыг шантрахгүй сурж байгаа хатуужил бэрхшээлийг даван тулж байгаа энэ мундаг бурхад бодтуа нар энэ дээдийн номоор замнагч. За тэгээ дээрэс нь багштэйц бурхтын буйнд даган баясдаг. Өрөөлж даган баясдаг. Миний хувьд бол энэ даган баясах гэдэг бол одоо Жавзан Дам хотог төвд сураад тийм ээ энэ номыг ингээд номчлон багш нараараа хөтлөөснөөс хойш хамгийн түрүүнд анхаарал авлага болгосон зүйл маань юм болоо гэж би дотор боддгийг. Харж байгаа сайхан болгоныхоо буйнд ингээд даган баясах. Үнэхээр ингээд сэтгэл цэлмээд
дүүрээд ирдэг. Үнэхээр гайхамшигтай. Тэгээ би ингээд хүмүүсийг ч гэсэн бас энэ даган баясах гэдэг зүйлийг бас бодож энэ тухайд эргцүүлж энэ зүйлийг бас хэрэгжүүлсэ гэж бас хүсэж байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Ярилцах зүйл их байна. Гэхдээ бидний ярилцах цаг өндөрлөг төгсөн байна. Тэгэхээр магадгүй би танаас асуугаагүй. Та манай сонсогчдод хэлхийг хүссэн зүйл байвал манай микрофон таны өмнө нээлттэй байна. Баярлалаа. Ийм сайхан ярилцлаганд урьж оролцсонд танаа хамт олон маш их баяртай байна. Мөн энэ ялтамд би Жавзан дан бүтээгдэхүүнийхээ багш нарт маш их баярлаж явдаг шүү гэдэг бас давхар хэлмээр байна. Бүх насаараа би бурхныг хайж авсан. Бүх насаараа хайсан бурхнаа би Жавзан дан бүтээгдэхүүнээс үнэхээр олж чадсан. Тэгээ би энд Эрдмийн далаа олон сайхан багш нартай учирсан. Багш нар маань бол тэмээ дээдийн номыг бага залуу наснасаа тэмээ маш их хатуужил бэрхшээлийг амаргүй давааг даван туулж буддын ухааны сайхан үнзгийн номыг мэдэж сурсан ийм хүмүүс. Бид нар бол тэмээ Жавзан дан бүтээгдэхүүн сурснараа бол багш нарынхаа тэмээ зовд сурсан эрдмийг нь бид нар бол зүгээр суугаад сонсож байгаа ийм л юм аз буянтай ховтой хүмүүс гэж боддог. Миний хувьд тэмээ ингээд багш нарынхаа ингэж их тэмээ залуу халуунасаа зориулж асар их одоо бэрхшээл давааг туулж энэ сурсан энэ гайхамшигтай мэдлэг биднэрт ингэж хэлж өгөөд биднэрт ингээд харамгүй сайхан номлож өгч байгаад нь би үнэхээр талархаад баршгүй багш нарынхаа буйнд би үнэхээр баярлаад бас ханшгүй. Тэгэд насан туршдаа би багш нарынхаа энэ сайхан зааж сургасан номыг нь одоо аль болох сэтгэлдээ тогтоон барьж дадуулга болгож ингээд багш нарынхаа тэмээ захиас багш нарынхаа тэр зарилгийг зөрчилгүүгээр улам илүү номондоо шамдаж улам илүү буйныг хурааж багш нарынхаа энэ сайхан энэ номын ачийг нь би эргээд би номоор хариулах юмсан гэж их эрүүл тавьдаг. Тэгэд багш нартайгаа учирсандаа би өөрийнхөө хамгийн азтай хүн гэж боддог. Миний амьдралд одоо тулгарсан олон сайхан мөч, олон сайхан аз завшаантай зүйл дотроос тийм ээ хамгийн гайхамшигтай, хамгийн хизээч хувиршгүй тэр аз завшаантай тохиолдол нь бол Жавзан дан бүтээгдэхүүнд хүрэлцэнгээр суралцаад тэр дундаа номын олон багш нартай учирсан маань гэж дотроо би бодож явдгийн. Тэгэд өглөө болгон би ингээд багш нарынхаа заасан номыг уншаад буйны найруулга хийгээд бүх багш нараа би ингээд орлын орондоо тийм ээ чуулганы орондоо байгуулад бүх багш нарынхаа эрдмийг бүх багш нарынхаа ачийг нь би даган дурдж сүсэг бишрэл төрүүлж тэгээ мөргөж тайлбардаг. Өдөр болгон л ингээд багш нар маань ямар их ачтай ямар агуу цагаан номыг надад заасан юм бэ гэж өдөр болгон би дотроо их эргцүүлж боддог. Өдөр болгон би багш нарынхаа тэр ямар их эрдэмтэй байгаа ямар их номыг биднэрт зааж сургасан ачлалтай байгаа юм бэ гэдгийг би дотроо ингэж бодох дуртай. Тэгээ багш нарынхаа тухай багш нарынхаа заасан номыг ингээд бодож эргцүүлээд явахад ингээд сэтгэл цэлмээд тэр өдөр тэр чигтэл сайхан буйны ингээд зоригтолтой буянтай ингээд барилдаж байгаа юм шиг ийм сайхан болдог. Нийт сонсогчтой тэг зөвлөхөд тийм ээ ер нь бол миний ингээд сэтгэлийн гүнээс өгөх хамгийн нандин зөвлөгөө бол та бүхэн минь эргэлзээд хэнгэлцгээгүйгээр яг энэ бурхны номыг үнэхээр судалж мэдээ гэж бодож зоригдчихвэл Жавзан дан бүтээгдэхүүн энэ оройн дэд ангид хурцлж суралцаарай. Эндээс та нар үнэхээр хайсан асуултын хариултыг олж авч чадна шүү. Үнэхээр энэ төрөлдөө зогсоохгүй тийм ээ дараачийн төрлүүдтэй ч олохооргүй тэр гайхамшигтай сайхан энэ буйны үйл буйны эхлэлийг энэ төвөөс тавьж чадна шүү гэдгийг би өөрийнхөө зүгээс маш одоо итгэлтэйгээр та бүхэндээ чин сэтгэлээсээ ингээд зөвлөж байна. Санал болгож байна. За маш их баярлалаа. Одоо таны тавьсан ерөөл бүхэн, зоригдож байгаа зорилго бүхэн марцад саадгүй бүтэг болтгой. Одоо буйны ерөөл батаа сайхан оршоод, буян бүхэн ч аригчаад бурхны утгыг олох болтгой гэсэн ерөөлөөр хоёлаа энэ өдрийн нэвтрүүлгээ өндөрлөё. Баярлалаа, маш баярлалаа.